Таны толгойн зөвхөн орой хэсгээс сундаг. Усны ширхэг нарийнсан, зөөлрсөн, хөөх гэрэлтэж харагдаж байгаа. Гараар хөрөхтөдийн ус ундаг. Тэгээд дээрс нь духны дээд хэсэг буюу эмэлбэр үүсч халзарсан. Эргүүлэг халзарсан бол танд андроженик халзарлын шинж тэмдэг эхэлсэн байна гэсэн үг. Энэхүү халзралт нь маш хэлбэг тохиолддог ба амьдралын маяг харахгүй өвчин нөлөөж болох ч гэсэн үндсэн шалтгаан бол генетик буюу удамшил. Таны цуснд эргэлдэж байгаа тестостерон гэж эр даавар 2 дугаар төрлийн 5-альфа-редуктаза гэж энзимийн тусламжтай DHT буюу дигидротестостерон болж үүрдэг. Үүссэн энэ даавар нь таны үсний ургалтын үе шат буюу анагийн үе шатыг удаашруул зогсоож аажим явцтайгаар үсний халзралтад бүрддэг гэсэн. Тэгэхээр энэ халзралт нь дийлэнхдээ эрэгтэйчүүдэд тохиолддог гэсэн. Таны ахад, аавд, найзд, дүүд эдгээр шинж тэмдэг илэрсэн бол эмчит хандахыг зөвлөөрэй. Мэргэжлийн эмчээс зөв эмчилгээ, зөв зөвлөгөөг авснаар та цаашдын хүндрэлээс буюу халзарлаас заажлаад үс шижүүлэн суулгах мэс ажиллбараас өөрчлөлт сэргийлэх бүрэн боломжтой байдаг шүү.